Дорнод аймгийн ерөнхий боловсролын хан улс сургууль нь нийт 1988 суралцагчтай, үүнээс эмэгтэй суралцагч 938, эрэгтэй суралцагч 961, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч 20, малчны хүүхэд 380, бүтэн өнчин хүүхэд 7, хагас өнчин хүүхэд 79 суралцдаг. Тус сургууль нь 142 багш ажилтнтайгаас эмэгтэй 115, эрэгтэй 27 ажилтдаг ба хөгжлийн бэрхшээлтэй 1 багш 3 ажилтан ажиллаж байна. Хан улс сургуулийн дэмжлэгийн багийн багш нар ажлын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу 2 сар тутамд ээлжид хурлаа зохион байгуулж хөгжлийн ялгаатай суралцагчид болон багш ажилтныхаа тулгамдсан асуудлыг хэлэлцэн төлөвлөгөөний дагуу ажиллаа зохион байгуулж байна. Тус сургуулийн дэмжлэгийн баг байгуулагдсан цагаас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сэтгэл зүйн болон материалын орчныг дараах байдлаар бүрдүүлэн ажилласан байна. Материалын орчны хүрээнд ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөгөөр хичээллэх суралцагчдад хичээллэх танхимыг сургуулийн нөөц хөрөнгө тулгуурлан байгуулж хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн ганцаарчлан хичээллэх орчныг бүрдүүлсэн. Ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа суралцагчийн хувийн хавцыг бүрдүүлэн хичээллэх танхимд байршуулан ахиц амжилтыг дэвтэртээ хөтлөн үр дүн тооцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сонсож ойлгосноо илэрхийлэх чадварыг дэмжих зорилгоор хүүхэлдэйн театрыг бий болгож хуран хүүхэлдэйн сан бүрдүүлсэн. Сэтгэл зүйн орчны хүрээнд ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөгөөр хичээллэх хүсэл төгсөн суралцагчдын анги танхимд багш суралцагчид болон эцэг эхийн дэмжлэгтэйгээр найздаа туслаарай булангаар сурагчдад хэрэгтэй тулгуур хэрэглэгдэхүүнийг байршуулж суралцагч өөрийгөө илэрхийлж олоход дэмжлэг болж байна. Ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөгөөр хичээллэх хүсэл төгсөн суралцагчийн асран хамгаалагчтай хамтран хийх бодит байдлын судалгааг хийхэд дэмжлэгийн багийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран хийж ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөг боловсруулах шийдлээ ярилцаж боловсруулдаг. Бид таныг сонсож байна. Уулзалт хэлэлцүүлгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний асран хамгаалагч нарыг хамруулан 3 удаа зохион байгуулж тэдэнд үүссэн бэрхшээл асуудлыг сонсож гарц гаргалгаа юу байгааг илрүүлэн эренбэлж хамтран ажиллаж байна. Мөн тэдний сэтгэл зүйд дэмжлэг болох бүлгийн уулзалт, арт терапи сэтгэл заслын үйлчилгээг сар бүр явуулж 20 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Хөгжлийн бэрхшээлийн талаар иргэд олон нийтэд зөвөр ойлгуулах, бусдаас өөрөөр хандахгүй, харилцахгүй байхыг уриалж, гарын авлага боршуурыг боловсруулж, багийн иргэдэд хөгжлийн онцлог ялгаатай суралцагчтай ажиллах арга зүйн талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлсэн. Японы JICA олон улсын байгууллагын тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл 2 дугаар шатны төсөлд хамрагдан ажлын төлөвлөгөө боловсруулж хамтарч ажиллах арга зүйд багш удирдах ажилтан бүгд хамрагдсан. Сургуулийн хэмжээний кейс хэлэлцэж зөвлөгөө өгөх сайн туршлага зүүн бүсийн аймагуудын сургууль цэцэрлэгүүдийн дэмжлэгийн багийн 25 хүнд танхимаар түгээн дэлгэрүүлсэн. Мөн багш Ч Наран Туяа өөрийн боловсруулсан ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнг тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл 2 дугаар шатны төслийн хүрээнд 40 хүнд түгээн дэлгэрүүлсэн. Дизайн технологийн багш Отхон Болрон аймгийн сургууль цэцэрлэгийн дэмжлэгийн багийн 60 хүнд аутизмтэй сурагчтай ажиллах арга зүй сайн туршлага түгээн дэлгэрүүлсэн. Ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөгөөр хичээллэж буй 8 сурагчийн багш нарыг чиглүүлэхдээ улиралд 1 тоглоом зааж өгөх чиглүүлэгч ажилдаг ба суралцагчид одоогоор Эв7 тоглоомоор 3-аас 5 дүрс эвлүүлж сурсан байна. Мөн суралцагчийн эцэг эхийн утсан дээр 6-тай та аппликейшнийг суулгаж сурагчийн сурах арга барилыг дэмжин ажиллаж байна. Хэл ярианы бэрхшээлтэй суралцагчийн багш хэл ярианы заслын чиглэлээр захин орчноос бие дан суралцаж хэл заслын дасгалыг хийлгэж сургаснаар сурагч нь улаан өнгийг хараад уу, ногоон өнгийг хараад гэх мэтээр үеийг хэлж сурсан байна. Сургууль сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн мэдээллийг суралцагчдад нээлттэй хэлж хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг сургуулийн дэмжлэгийн баг нийгмийн ажилтнуудтай хамтран зохион байгуулснаар тэднийг таньдаг болж нийт эзэмшлийн талбайд таарсан сурагчид түүнд туслах ангид нь төхүүлж өгөх гэх мэтээр дэмжлэг үзүүлдэг болсон. Хөнгөн хэлбэрийн аутизмтэй сурагчийг сургуулийн коридор талбайд очих, таталт өгөх зэрэгээс урьдчилан сэргийлж, анги нэр багш утасны дугаар бүхийг картын зүйлд зөвлөж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан. Ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөгөөр хичээлж байгаа сурагчийн миний 1 өдөр видео танилцуулгыг хийж, сургууль болон ангиудын цахим хуудасаар дамжуулан тэдний талаарх эерэг ойлголтыг өгч, хандлагыг төлөвшүүлэн ажиллаж байна.